Сайн байцгаана уу? Dark Files Mongolia сувгийн маань 2 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүн амны хэргийн талаар ярих болно. Ингээд хэрэглүүгээ орцгоё. Өнөөдрийн яригдах асуудал нь өндөр настан буюу тэтгэврт гарч ирсэн 70 орчим насны хүмүүс байгаа. Энэ хоёр нь ханилд суугаад 50 жил болж осон дундаасаа 3 хүү нэг охинтой. Энэ айлын амьдралын хэм маяг гэвэл архинаас болж байнгын л хэрүүл зодоо хийдэг. Өөрөөр хэлбэл арх амьдралын ханаа жаргал баяр баясгалыг дээрэмдчихсэн юм шиг тийм айл байсан. Энэ айлын өрхийн тэргүүн болох 70 настай өвгнийг Балтан, харин эмэгнийг нь Жавцан гэд зохиомол нэрээр нэрлээд явъя. Балтан өвгөн нь 2 ихтэйд сургууль төгссөн. Хөвсгөл аймгийн Усан замын дарга, Дорнод аймагт аз засрын дарга хийдэг байсан. Эдгээр залуу байх үеэсээ л арх их уудаг, эргэн тойрных нь хүмүүс даргаа гэж арх дарс барьж гүсээр агаад архинд дуртай болчихсон. Арх уусан үедээ гэр бүлдээ агсан их тавьдаг. Ялангуяа согтуу үедээ эхнэрээ хаач явсан ямар ч үед шууд л барьж аваад зочихдог байсан. Хамт амьдраад 10 жил болсны дараа Балтан өвгөн хөгжлийн бэрхшээлтэй болж 69% хөдөлмөр алдалтай болсон учраас Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй болсон цагаас Жавцан нь асарч тайлдаг байсан. Хотод ирснийхээ дараа ч арх уудаг хэвээрээ хүлхүү хүнд хууль үйлчлэхгүй шүү гэх мэтээр байнгын гэр бүлийнхнийгээ дарамталж занал хийлдэг байсан. Харин Жавцан эмээгийн хувьд амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэвтрийн хүн болж дүрм мөчн булчингийн сулралтай. Босож сууж явж чаддаггүй, аяг цагааж бариад ууж чаддаггүй, зөвхөн 2 тишээ эргэх хөргөө хөдөлгөөнийг л хийж чаддаг. Өөрөөр хэлбэл 100% хүний асаргаанд орсон. Энэ үед нь Балтан өвгөн харж асардаг байсан юм байна. 2018 оны 10 сарын 6-ны өглөөний 9 цагийн орчмын үед Жавцангийн төрсөн дүү рүү Балтан өвгөн залгаад эхнэрээ амьсгалахгүй байна, хөдлөхгүй байна гэх мэт учир битүүлэг зүйлийг яриад байхаар нь төрсөн дүү нь сандраад өөрийн охинтойгоо хамт гэрт нь явж очиод гэрийн хаалгаар нь ороход Балтан өвгөн согтуу хойд орон дээрээ хөвтчихсэн. Жавцан нь орныхоо урд доогуураа нүцгэн хөвтөж байсан. Тэгээд амьд юм болов гэж бодоод ойртох гэтэл гар нь хөшсөн цайвар өнгөтэй байсан болохоор нь ойртолгүй түргэн болон цагдаа дуудсан. Ингээд түргэн ирэхэд Жавцангийн бие хүрөөд хөсчихсөн байсан. Түргэний эмч хэлэхдээ нас бараад удчихсан. Энэ өглөө нас бараагүй шөнө нас барсан байна гэх дүгнэлтийг хийсэн. Ингээд энэ хэргийг хүн амны хэрэгтэй холбоо мөрдлөгийн ажиллагааг эхлүүлсэн. Балтан өвгөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагтгчаар мэдүүлэхдээ би шөнө 3 цаг өнгөрч яхад сэрэхэд эхнэр маань орноосоо унаад газарт хэвтэж байсан. Би очиод гидсэн дээр нь дарж үтсэн чинь намсалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй байхаар нь хоолойд нь юм тэгэлсэн байж магадгүй гэж бодоод 2 гараараа эхнэрийнхээ хоолойноос шахаж батсан. Тухайн үед би өөрөө согтуу байсан учраас эхнэрийнхээ хоолойноос чанга эсвэл зөөлөн батснаа сайн мэдэхгүй байгаа. Би эхнэрийнхээ хоолойг шахаж бацаад алчхна гэж бодоогүй. Тухайн үедээ л хоолойнд нь юм тэгэлчихсэн юм болов гэж бодож байсан. Энэ муу архинаас л бүх юм боллоо гэх мэдүүлгийг бол өгсөн байдаг. Ингээд шүүх хурал дээр өгсөн мэдүүлгийг нь хүргэе. 2018 оны 10 сарын 4-ний өдөр Хархамдын баяр болж байсан. Хорон дээр өрсөн бичиг ирсэн. Би эхнэрээсээ явж болох уу гэж асуухад намайг явуулаагүй. Маргааш нь би гадаа сууж байгаад унтсан. Тэгээд би шөнө 3 цаг өнгөрөөгөө сэрж хөгшнийгээ хууралаад олон шөнө нойргүй унтсан учраас ядраад буцаад унтчихсан. Өглөө сэрээд харахад орныхоо урд унчихсан байхаар нь сандарсандаа яагаад унсан бол гэд гараараа цээжин дээр нь дарж үзэхэд би энэ хүйтэн байсан. Хүү урд орой нь том ахтай хоол хийж өгсөн. Тэгээд хоолойд нь ямар нэгэн зүйл тэгэлсэн болов гэж бодоод хоолойг нь барьж үзсэн. Би маш их твдэж сандарсан байсан. Хүмүүс залгаж хэлэх гэтэл миний утас олдохгүй байсан учраас гарч хажуу айлын хүний утаснаас төрсөн дүүрүүн залгаж хэлсэн. Тэгээд би айд сандарсандаа гэрт байсан хар Чингис архийг уусан. Гэртээ ороод би огт юмд хүрээгүй, талигачд ч хүрээгүй. Цагдаа ирэхэд би согтуу байсан нь үнэн. Би цагдаагийн байгууллагад очисныхаа дараа дахиж гэртээ очиагүй. Бид хоёр өмнө олон зүйлийн шалтгаанаас болж маргадаг байсан нь үнэн. Би хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш түргэн ууртай болсон. Өмнө нь ууралсан үедээ охинтойгоо ярьж буудал ч юм уу өөр газар гадуур байж байгаад уур гарсан үед гэртээ очдог байсан. Би эхний өгсөн мэдүүлэгт хэлсэн үгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд эхнэрээ асран хамгаалж байсан хүний хувьд
Түүнийгээ сайн анзаараагүй улмаас энэ хэрэг гарсан гэж үзээд хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Алах ямар нэгэн санаа байгаагүй амьдралд минь тохиолдсон хүнд гарц боллоо гэх мэдүүлгийг шүүх хурлын үеэрээ мэдүүлсэн байдаг. Хэрвээ сонсогч та анзаарсан бол Балтан өвгөний хоёр мэдүүлэг нь хоорондоо зөрж байгаа. Эхний мэдүүлгээрээ хэрэг гарах үед би согтуу байсан, эхнэрийнхээ хоолойг хоёр гараараа шахаж батсан. Тухайн үедээ согтуу байсан учраас чанга зөөлөн батсан үгүйгээ сайн санахгүй байна гэх мэдүүлгийг өгсөн мөртлөө дараагийн мэдүүлэгтээ эхнэр маань нас барсан байхаар нь би сандраад гэртээ байсан хар Чингис архийг уучихсан гэд яриад байгаа. Ингээд талигач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлттэй танилцъя. Хүзүүнд цус хуралд, хөвч ясны хугарал, дух, хуйх, цээж, хөвлий, зүүн шөө, баруун мөр, буглаг, шуу, зүүн баруун гуй, өвдөг, нуруунд цус хуралд. Хамрын нуруунд зулгарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хүзүүнд цус хуралд, хөвч ясны хугарал нь багалзуурдах үед үүсэх боломжтой шин гэмтэл өвхөлд шууд хүргэсэн. Талигаач нас барах үедээ эрүүл цуснд нь спиртийн зүйл илрээгүй байна. Талигаач нь илэгний архаг өрөвсөл, өөхлөлт, нойр бочирхайн архаг өрөвсөл, бөөрийн дэвшинтрийн архаг өрөвсөл бүхий өвчтэй байсан нь өвгөлд хүргээгүй. Талигаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгалын зочмог дутагдлаар нас барсан гэх дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр шүүх шинжилгээний дүгнэлтээр бол гадны нөлөөтэй нас барсан байна гэж ойлгож болох нь. Ингээд Балдан болон Жавзан эмэгний хүүхдүүдийнх нь мэдүүлгийг хүргэе. Би Балдан өвгөний охин нь байгаа юм. Намайг хүүхэд байхаас л байнга маргаан гардаг, байнгын дарамтанд айцтай байдаг байсан. Бид нар том болсон хойноо маргаанд нь оролцож боль гэж хэлдэг байсан. Цагдаад өгнө гэж хэлэхэд хүлгүй хүнд хууль үйлжилдэггүй гэж хэлдэг. Нөхөрт гарснаасаа хойш хаяа гэртээ ирэхэд ээжийг минь хүүх няц болгочихсон байдаг байсан. Арх согтууруулахундаа хэрэгэлсэн үедээ надад ёс бус үг хэлдэг байсан. Миний ээж хүний өдөөс үг хэлдэггүй их даруухан хүн байсан. Бид нэр гэр бүлийн хүчирхийлэл айдас дунд өсөж хүмүүжсэн. Гэртээ байхад нь битгий архив гэж хэлэхэд гар, яв, зайл, яахан, гичи гэх мэтээр элдвээр хэлдэг байсан. Манай гэр бүл 3 хүү нэг охинтой айл байсан. Дунд ах 2000 онд 24 наснда амиа хорлсон. Том ах 2008 онд өөрийгөө хоолойг боож нас барсан. Манай том ах их мундаг хүн байсан. Гэвч гэр бүлийн бүх хүмүүст хандан хүн тус бүрд гэрээсэл бичиж үлдээгээд амиа хорлсон. Энэ үед ах маань бага насны хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн байсан. Энэ хүн одоо шүүх хуралдаанд олон зүйлийг худлаа ярьж байна. Тэр үедээ согтуу байсан гэж хэлчихэд одоо яагаад эрүүл байсан гэж яриад байгаа юм бэ? Намайг гэрт ороход гэрийн доторх эд зүйлс замбраагүй ахсан тавьсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Хамт амьдраад 50 жил болцоход яагаад ингэснийг нь юусоо ойлгохгүй байна. Оршуулгын зардалд гаргасан мөнгөийг нэхэмжилж байна. Мөн хадгаламжинд байгаа мөнгийг нь нэхэмжилж байна гэх мэдүүлгийг өгсөн байна. Харин одоо хүүгийн мэдүүлгийг хүргэе. Тухайн үед намайг байшингийн үүдний хэсэгт ороход үүдэнд ван дотор цус болон дэрний ууд, хажуу талд нь цустай дэр зэрэг байсан. Би бодохдоо аав ээжийг зодоод алчихсан байхаа гэж бодож байна. Манай аав арх маш их уудаг. Уусан үедээ ээжийг байнга зоддог байсан. Бид нар хэлэх үед хүлгүй хүнд хууль үйлчлэхгүй гэж хэлээд байдаг байсан. Ер нь бол намайг бага байхаас байнга арх уудаг, уух үедээ ээжийг байнга дарамтлж зоддог байсан. Мөн аав арх уусан үедээ гэр бүлийн гишүүдийг хөөж, зохиж, зоддог, элдв янзаар дарамталдаг байсан. Манай гэр бүл 3 хүү нэг охинтой айл байсан ч 2000 онд дунд ах маань 24 настай гясалтаа ууж амиа хорлсон. Том ах 2008 онд өөрийнхөө хоолойг боож дүүжлэгдэж нас барсан. Нас барахдаа гэрээсэлд битсэн байсан. Гэрээсэлдээ аавыг битгий архив, архинаас болж энэ бүх юм болж байна гэсэн утгатай гэрээсэл бичсэн байсан гих мэдүүлгийг хүн өгсөн байдаг. Тэгэхээр хүүхдүүдийнх нь мэдүүлгээс харахад Балтан өвгөн бол бүр маш хэрцгий, балмад хүн байсан нь бол харагдаж байна. 2 хүүн хүртэл өөрөөс нь болоод амиа хорлцсон байхад хүртэл бүр ухаарахгүйгээр зогсохгүй эхнэрээ зодож дарамтлж эцэст нь аминд нь хүрсэн байна гэхлээр энэ хүн бол үнэхээр бүр нэр яачсан хүн юм бэ те. Ингээд шүүх хурлын шийдвэрээр Балтан өвгөнийг эрүүгийн хуулиар хүнийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээрэж
алсан гэмт хэрэгт буруутай тооцсон 12 жилийн хорих ялыг оноосон. Уг ялыг хаалттай хорих байгууллагт эдлүүлэх ял шийтгэл оноосон. Мөн оршуулгын зардал болох 6,463,892 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлөх шийдвэр гарсан байдаг. За тэгээд эцэст нь Балтан өвгөнийг бодохоор бүр үнэхээр л дургүй хүрээд байлаа. Архинаас болж ихнэрээ хөнөөж үр хүүхдээ амьдрах хүсэлгүй болтол нь гутаанд оромжилчгоор шүүхийн дэнсэн дээр ядаж нэг удаа хэрэгээ хүлээгээд уушлал буухгүй байна гэхээр энэ хүн чи ер нь зүрх сэтгэлтэй төрсөн юм уу даа л гэж бодогдсон. Ер нь тэгээд эмэгтэйчүүд боддог штэ тий. За тэгэл хүүхэд гарчаар ухаарчих байх, хөгшрөөд ухаарчих байх, нас суугаад ухаарчих байх гэж хүчирхийлэгчийг өөгшүүлээл байдаг нь нэг талтай байна. Энэ мэд хүмүүсийг бол даврааж байгаа. Залуу тэнийг хөгшрөөд ухаан суух биш хөгшин тэнийг болдог гэдэг үг бол толгойд орж ирлээ. Үхлийн өмнө очихдоо өөрийнх нь төлөө амьдралаа, амьтайгаа зориулсан эхнэрээ бодоод нэг удаа ч гэсэн зүрх сэтгэлээсээ нүглээ намжлаасаа билээ л гэж бодсон. Өнөөдрийн дугаар маань ийхүү өндөрлөж байна. Бичлэг маань таалагдсан бол сувгаа дэмжиж лайк, subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.